Сайн байцгаана уу? Та бүхэнтэйгээ дараагийн уншлагаараа уулзж байгаагаа маш их баяртай байна. За өнөөдөр болохоор бүгдээрээ харилцаа холбоогүй байгаа хүнтэйгээ цаашдаа ямар хөө байх нь вэ гэж юу үзэхээр болсон. Ягаад гэвэл энэ асуулт хамгийн ихээр ирсэн. Тэгээ ер нь бол бас үзэх зүйл ихтэй, асуух зүйл ихтэй, бидний бас мэдж байгаа зүйлсээс илүү мэдэхгүй айгүй ихтэй асуулт юм байна гэж үзээд тэгээ энэ уншлагаа болохоор нэмэлттэй хийхээр шийдсэн. Ягаад гэвэл энд ганцхан YouTube бичлэгэн дээр тий ганц бүтэн бичлэгэн дээр багтахын аргагүй бас нэлээд олон асуулт асуухаар юм байна. Бидний мэдхийг хүсэж байгаа зөндөө олон асуулт байгаа юм байна гэж үзсэн болохоор нэмэлт хийхээр болсон. За тэгээ тэрнээс өмнө бас анхааруулж хэлэх зүйл байгаа. Тайрот бол ерөөсөө яг одоогийн байгаа энергийг л уншдаг тийм ээ. Тайрот одоо энерги ямар байна? Тэрэн дээр үндэслээд ирээдүйд ийм зүйл болох нэ гэж prediction бол хийдгээ. Тэгээд тайрот бол таны асуудалд танд үнэхээр хэцүү асуудал байгаад үнэхээр зовж байгаа бол таны асуудал тайрот гаргаж өгч чадахгүй тийм ээ. Харин та өөрөө энергийн энэ бүрхүүлээ энергийн түвшинд өөрчилж ийж энэ асуудлын гаргалгаа буюу ирээдүйн outcome өөрчлөгдөнө. За энергийн эмчилгээгээр болохоор хоёр хүний хоорондын харилцааны эмчилгээ, сэтгэл зүйн эмчилгээ гэх мэтчлэнгээр хайрын энерги явуулаад ч юм уу те энергийг өөрчилж болно. Хэрвээ тэгсэн тохиолдолд цаашдын ирээдүй бол тайрот хөзрөн дээр ч гэсэн өөрөөр харагдах болно тийм ээ. Тэгэхээр энергийн эмчилгээ бол танд гаргалгааг өгч чадна. Хөзөр бол зүгээр л одоо байгаа зүйлийг яг байгаа чигээр нь л бол уншиж өгч байгаа шүү гэдгийг сайн ойлгоорой. За тэгээ өнөөдөр болохоор YouTube дээрээ бүгдээрээ таны тэр хүний талаарх бодол болон мэдрэмж гэж асууж энергийн чекийг хийн. Тэгээд таарч ивэл үргэлжлүүлээ тэр хүний таны талаарх бодол мэдрэмжийг асуугаад тэгээд тань руу хийх дараагийн алхам нь юу вэ гэдгийг асуух болно. Тэгээд нэмэлтээр тэр хүнийг та яагаад орхиж чадахгүй байна? Хэрвээ тэр хүн таныг орхиж чадахгүй бол бас яагаад вэ? Та хоёрын харилцаа яг ямар харилцаа вэ? Энэ харилцааны ирээдүй нь юу байхаар байна? Ямар байхаар байна? Тэгээд цаашдаа та хоёр нь юу хийвэл зүгээр вэ гэж зөвлөгөө бүгдээрээ авах болно. За тэгээд групп руугаа орцгоё. Эхний группийн хүзэр болохоор би энэ Oracle card сонгож авсан. Энэ группүүд дээрээ эхний групп нь ногоон ундрам гэж чулуутай өөрчлөлт гэсэн хүзэр орж ирсэн байна. Хоёрдугаар групп нь Gemetit гэж чулуутай хамт Wave of Emotions буюу давалгайлсан их сэтгэл хөдлөл гэсэн утгатай хүзэр гарсан байна. Гурав дахь групп нь болохоор хар ногоон хас гэсэн чулуу. Тэгээд Inner Strength буюу дотоод хүч гэсэн хүзэр гарч ирсэн байна. За тэгээд группээ сонгоцоогоод группийн уншлагууд дээр уулзцгаая. За одоо бүгдээрээ нэгдүгээр группийнхаа уншлах руу орцгоё. Нэгдүгээр групп маань ногоон ундран болон өөрчлөлт, шинжилэлт гэсэн хүзрийг сонгосон байгаа. За тэгээд бүгдээрээ эхлээд энергийн чек хийгээд таны тэр хүний талаар бодож байгаа бодлыг асуунаа. Би бас энэ группийн уншлагыг хийх гэж бас л ихэн боллоо. Дахин оролдож үзээд нэг бол бичлэгээ хийгээд дуусаад харсан чи харин камер маань бичээгүй байж таарад. Тэгээд одоо дахиад хийж ин да. Энерги нь орж ирээсэй гэж найдаа. За тэгээ бүгдээрээ тэр та харилцаа холбоогүй байгаа хүнээ юу гэж бодож ин гэдгийг харъя. Групп нэгийнхэн маань харилцаа холбоогүй байгаа хүнээ юу гэж бодож мэдэрч байна вэ? Хүчрээ олж байгаа чимээ амар сонсогдоод байна гэд тэгсэн. Тэгээд би аль болох нөгөө зөөлхөн холих гээд бас хичээж байгаа. Фидбек сайн сонсож байгаа шүү. Шархалцсан байна.
Дээшээ арах уу? Доош арах юм байна. Уучаас олон үзүр гарч ирж байна. Авахгүй юм байна. Мөөний төлөвлөлт авч. Харилцаагаа болгож бүтээх хүсэл бол танд байна. Та энэ хүнтэй бас нэлээд урт хугацааны ирээдүй хардсан байна л да. Хэрвээ өмнө нь энэ хүнтэй хамт амьдарч исэн бол эсвэл ер нь гэр бүл зохиоцсон байсан хүмүүс байгаа бол арай өөр. Энэ харилцаа, энэ хосын харилцаа ер нь цаашдаа бас хөлөгтэй явж өгөхгүй байна гэсэн тийм мэдрэмжийг аваад байсан байж магадгүй. Энэ харилцаанаас ингэж шархалж бас нэлийн одоо ч ихсэн та амар сэтгэлийн шархтай байгаа. Яа тэгэхээр энэ юусоо цаашаа үргэлжлэхгүй болцсон болохоор таны хүссэн ирээдүй, таны хүссэн үр дүнд энэ харилцаа хүрэхгүй байгаа болохоор та амар шархалж шаналж байгаа гэдгийг чинь. Тэгээд өмнөх ингээ харилцаанд болсон зүйлсэд бас нэлээд харамссан зүйлс их байна. Хоорондоо ингээд маргалтаж муудалцчихсэн ч юм уу. Тэр нь болгож бүтээгээгүй энэ үйл явцад бол бас нэлээд харамсаж гин гэж байгаа байхгүй юу? Тэгээд хэрвээ хүсэж ивэл та энэ харилцааг бол ингээд болгочмоор, бүтээчмээр, урагшлуулчмаар энэ нөгөө юм аз жаргалтай сайхан гэр бүлийн харилцааг үүсгэмээр санагдаад байгаа. Та энэ хүнд бол өөрийн ирэхгүй татагддаг. Амар хүчтэй юм таталцлыг мэдэрдэг гэж байгаа байхгүй юу? За тэгээд бас энэ харилцаанд дахиад нэг боломж олгоод тэгээд бас хэлж яриагүй зүйлсүүд ингээд сэтгэлдээ ингээд бугалцсан хэлж чадахгүй байгаа үгс танд их байгаа юм байна л да. Тэрийгээ бас ингэж ярилцаж гаргаж харилцаагаа бас нэг шийдэлд ингээд хүргээд засаж янзлах, болгож бүтээх тийм хүсэл бол маш их байна гэж байна. Мэлхийний орд маш хүчтэй харагдаж байна. Мэлхий арслан хоёр айгүй хүчтэй харагдаж байна. За оракл хүзэр авъя. Ягаад гэвэл энэ таруут дээр гарч байгаа зүйлс бол айгүй юм тодорхой мессежтэй байгаа байхгүй юу? Маш тодорхой мессежтэй. Нэгдүгээр группыг сонгосон хүмүүс харилцаа холбоог байгаа юу гэж бодож мэдэрч байгаа юм. Passion. Энэ хүнд амар их татагддаг. Тэгээд heart to heart conversation буюу та ингээд хооронд энэ хүнтэй ярилцаж бүр ингээд зүрхээ нээж ингэж ярилцах, ойлголцох, хэлж чадаагүй зүйлсээ ингэж гаргах ийм хүчтэй хүсэл байна. Дотроо бас нэлээд их юм ингээд буглаад хадгалцсан байгаа байхгүй юу? Энийгээ гаргамаар байна гэдэг юм. Амар тодорхой. Тэгээ бас богинохон болчлаа. Гэхдээ яг хуу энергийн чек юм чинь ингээд болохыг. Хэрвээ энэ хүртэл таны бодож байгаа зүйл яг энэ хүртэл таарч ивэл бүгдээрээ яг үндсэн асуултууд руугаа орцгоё. Тэндээс бас их мэдээлэл авах гэж оролдох болно. За, групп 1-ийг сонгосон хүмүүсийн маань харилцаа холбоогүй байгаа хүний бодол мэдрэмж нь юу вэ? Гिचгээр одоо би яах юм болж.
Тэр хүний харилцаа холбоогүй байгаа хүн нь ямар бодлын төвчтэй байна гэсэн ямар бодлын төвчтэй байна. Сэтгэлээ амар бариад байгаа гэх юм. Ерөөсөө л ингээд дотроо ингээд хадгалаад бариад байгаа гэх юм. Дахиж муудалцаж маргалтмааргүй байна гэж тэгж юм л да. Ер нь бол та хоёр ингээд хоорондоо ярилцаад ер нь бол ийм муудалцаа маргалтаан гэсэн тиймэрхүү зүйлс айгүй их байсан юм байна л да. Би бинийг ойлгохгүй тий ойлголцож өгөхгүй. Тиймэрхүү зүйлс их байсан болохоор тэрэнд ингээ ядраад исэн гэж байгаа байхгүй юу? Нилийн ядраад исэн. Яг ингээд ярилцсангууд бас намайг ойлгодоггүй гэж таныг бас харж дүгнсэн юм байна. Танд бол бас нилийн сэтгэлтэй байсан байгаа байхгүй юу? Ихэр сэтгэлтэй байсан. Тэгээд хэцүү байгаад байсан гэж тэгж байгаа. Ер нь ингээ жаахан харилцаа жаахан токсик юм шиг байгаад байсан гэдгийг чинь одоо болохоро жаахан буруу араа суудсан тий. Би ер нь чадахгүй юм байна. Надад яг энэ харилцааг ингээд аваад явах бас хүч байхгүй байгаад байна. Надад айгүй хэцүү байна. Би ер нь ингээд боллоо гэдэг ч юм өөрийгөө ингээд нэлээд хөвчээд хаагаад өөрийнхөө сэтгэлийг ингээд дотгошоогоо бариад өөрийгөө хамгаалаад байгаа тийм энергитэй байна. Гэхдээ энэ хүн ямар нэгэн үйл хөдлөлийн за тэрийг бүгдээрээ дараагийн асуултаараа харна л да. Үйл хөдлөл хийхийн хувьд бол хийн. Гэхдээ яг одоогийн байдлаар бол бас нэлийн блоктой харагдаж байна. Нэлийн блоктой харагдаж байна. Ингээд бас нөгөө өөрөө энэ хүн сэтгэлээ илчлээд тий өөрийнхөө ингээд хэлэх гэсэн үгээ хэлээд гаргахад энэ хүнээс бас нэлийн зориг шаардж байгаа. Таныг бас энийг нь хүлээж авах болов гэсэн тийм айдас байна л да. Ер нь өөрийгөө ойлгож тий сэтгэлээ ингэж ойлгож би энэ хүнд ер нь хайртай байна гэдгийг ойлгож мэдрэхтэй бас цаг хугацаа ер нь зарцуулсан байгаа байхгүй юу? Хэцүү байсан. Ягаад гэвэл энэ хүн өөрийнхөө алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрөх шаардлага бас гараад байгаа. Тийм болохоор хэцүү. Тий? Одоо ингээд эго ихтэй бол алдаа дутагдлаа ойлгож хүлээн зөвшөөрнө гэдэг чинь бас тэр хүнээс нэлээд юм дотоод сэтгэлийн хүч, уур ухаан, зориг бас шаардж байгаа байхгүй юу? Гэхдээ өөрийгөө бол би ер нь олигтой байж чадаагүй юм байна гэдгийг ойлгоод байгаа. Би олигтой хүн шиг байгаад нэг тий харилцааг авч явах хэмжээний байгаад яг яагаад энэ харилцаа болж бүтээгүй вэ? Яг юу болсон бэ гэдгийг бас ойлгож хүлээн зөвшөөрөх нь энэ хүнээс нэлээд хүч шаардаад бас өөрт нь хэцүү байгаад энийг ойлгохын тулд өөрийгөө ойлгох шаардлага гараад исэн. Өөрийнхөө бас нүүр тулж чадахгүй зүйлсүүдтэй нүүр тулах хэрэгцээ гараад исэн.
За бас энэ хүнээс нэлээд их юм шаардсан юм байна л да. Тэрийг гаргаж тэрийг ойлгож авах хэмжээний хүн би ер нь үнэ үү гэл. Тэгэл маш их зүйл ер нь бодсон юм байна. Маш их зүйл бодсон байна гэж байна. За одоо бүгдээрээ Oracle card-наас энэ хүн таны талаар юу гэж бодож мэдэрч чинь харъя. За албагүй байгаа хүн нь group нэгний талаар юу гэж бодож мэдэрч байна. Forgiving and learning харин тийм уучлж, суралцаж, ойлгох тийм зүйлс байгаа. As you release and heal the past, you experience more love in the present moment. Өнгөрсөнд ингээ болсон зүйлсүүдийг явуулахыг нь явуулаад, эдгэхийг нь эдгээгээд эхлэхээр одоогийн нөхцөл байдлаас, одоогийн моментнаас илүү их хайр мэдрэнэ гэсэн үзэр гарч ирлээ. Give your relationship a chance гэдэг дараа work on your partnership. Харилцаандаа дахиад нэг боломж олгоод үзье гэж хэлж байна. Тэгэхээр энэ хүний хувьд болохоор энэ харилцаанаас ойлгож сурах зүйлс айгүй их байсан байна. Тэгээ тэр нь нэлээд өөр л үг гэж хэлсэн. Өөрийнхөө асуудал, өөрийнхөө дутагдaltaй талыг ойлгоод тэгээд за би ер нь энэ хүнд ингээд үнэхээр хайртай сэтгэлтэй юм чинь ийм зүйл дээр би өөр дээр ажиллах угаас хэрэгцээ байна гэд ингэж нэлээд сайн дотгошоогоо хандсан байгаа байхгүй юу? Тэр нь тэгээд цаг орсон, хугацаа орсон, өөртөө өөрчлөлт хийх change гэдэг энэ Oracle card тийм. Өөртөө өөрчлөлт хийх маш их шаардлага байсан. Тийм болохоор харилцаа холбоогүй байх хугацаанд бас зүгээр ч суугаагүй л гэж байна. Тэжгүй шүү. Ингээд бас ойлгож бодоод юм хүм сураад байвал бас болж юм тийм ээ. За бүгдээрээ гаргах үйлдэлийг нь харъя. Өөрөө өөртөөгөө нүүр тулна гэдэг чинь бас тийм ч амар зүйл бол биш л дээ. Хэр баргийн хүн тэрийг тэгж хийж чадаад байдаггүй. Өөрийгөө ойлгох чадвар, алтайгаа хүлээн зөвшөөрөх чадвар өндөртэй байж иж бас ийм humble байж иж тий. Даруй төлөв ухаалаг байж иж ийм зүйлийг ойлгож хийж чадна л та хүн бол. За группний X сонгож байгаа хүмүүс харилцаагүй холбоогүй байгаа хүний дараагийн алхам нь юу ах вэ? Дараагийн алхам. Залбаг байгаа хүний дараагийн алхам. Шийдвэр гаргалт. Death. Ямар шийдвэр judgment-ийг тайлбарлах. За нэлээд том картууд гарч ирлээ. Том гэдэг нь одоо major arcana-нд хүчтэй энерги байна гэсэн үг л дээ. Бас том өөрчлөлтийг энэ хүн хийсэн байгаа байхгүй юу өөртөө. Нэлээд том өөрчлөлтийг хийж байгаа. Өөр лүгээ анхаарах тэр үйл явц нь бол амар ийм том өөрчлөлтийг энэ хүнд авчирч байгаа юм байна. Тэгээд эцсийн дүнд бол тийм ээ энэ бүх үйл явц өөртөө хийж байгаа энэ их transformation эндээс ямар үр дагаварт хүрч байгаа вэ гэхээр ямар бодолд хүрч байгаа вэ гэхээр за би ер нь ийм маш ийм хайраар дүүрэн сэтгэл хангалуун ийм харилцааг одоо групп нэгийнхэнтэй харж байгаа юм байна. Би энэ харилцааг үүсгэх тий
тийм хүсэл надад бол байгаа юм байна. Би ер нь чадах юм байна гэд. Тэгээ энийг олж мэдхийн тулд энэ хүнээс амар их зориг гарч ирж байгаа юм л да. Маш их зориг. Тэгээд маш юм том шийдвэр. Өөрийнх нь хувьд бол энэ бол айгүй том зүйл байгаа байхгүй. Тэгээд өөрийнхөө нэлээд удаан бодсон зүйлээ. Нэлээд удаан хугацааны хувьд энэ хүн за бас commitment issues гэж ярьдаг шүү дээ, тийм ээ. Ийм гэр бүлийн урт удаан хугацааны харилцаа үүсгэх гэхээр ерөөсөж чаддгүй юм, өөрөө цаана асуудалтай. Тэгээд тэр асуудалтайгаа бас нүүр тулаагүй нэлээд удаан хугацаанд нэг юм тогтсон үзэл бодолтой тэрэндээ амар баригдмал хүн байсан гэж байна. Тийм болохоор энэ процесс бол маш тийм хүчтэй орж ирж байгаа байхгүй юу? Энэ хүний хувьд бол амар том зүйл. Тэгээ амьдралдаа хийх бас нэг амар том өөрчлөлтүүдийнх нэг бас хийх шаардлагатай байсан зүйл нь гэж байна. Та энэ хүний өөртөөгөө нүүр тулж ийм өөрчлөлтийг өөртөө хийх үндсийг нь, суурийг нь тавьж өгч өдөөгч нь бас болж өгсөн юм байна. Тантай хамт байснаар, тантай учирснаар энэ зүйлийг ойлгосон байгаа байхгүй юу? За би ийм байдлаараа ерөөсөө болохгүй юм байна. Ийм байдлаараа би энэ хүнийг алдах юм байна гэд бодоод эхлэнгүүт хайртай хүний алдна гэж бодоод эхлэнгүүт өөрийгөө өөрчилж энэ бүхэнтэй нүүр тулахаас өөр аргагүй тийм байдалд орсон байгаа байхгүй юу? Тэгээ энийг бол маш сайн ойлгож байгаа гэж хэлж байна. Амар сайн өөртөөгөө нүүр тулж байгаа. Бас их мундаг байна. Бахархмаар байна шүү. Тэр баргийн хүн ийм юм хийж чаддаг бас биш, тийм ээ? Цаг хугацаа нэлээд их ордог. Бас удсан байж магадгүй холбоо харилцаагүй болов. За тэгээд эцэст нь болохоор энийг танд илэрхийлж бол хэлнэ. Энэ хүн бол холбоо барьж орж ирнэ. За би одоо бэлэн боллоо гэд өөртөө итгэх итгэлтэй болоод өөртөө ийм зориг гаргаад, өөрөөсөө ийм хүч гаргаад за би ер нь одоо бэлэн боллоо гэд ирэхээрээ тань руу бол холбоо бариад ороод ирэх юм байна энэ хүн. Энэ процесс нь гэхдээ бас удаж магадгүй яг амар хурдан холбоо барьж орж ирнэ гэж хэлэхэд бас хэцүү. Яагаад гэвэл энэ нэлээд юм том өөрчлөлтийг өөртөө хийж байгаа хүн болохоор. Гэхдээ надад бол энерги нь бас нэлээд өгцөн санагдлаа. Энэ хүн ер нь бол хийх ажлаа хийгээд тий дотоод ажлаа бол бас хийгээд дуусж байгаа юм байна. За Oracle card-наас бүгдээрээ хүзэр авч үзье. За бүгд нэгийг сонгосон хүмүүсийн маань бодож байгаа хүн нь энэ харилцаа ямар алхам цаашдаа хийх вэ? Counseling. Тэр процесс нь бол болоод дуусч байгаа юм байна л да, ялцчихгүй. Boundaries. Өөрийнхөө ингээд өөртөө ажиллах зүйлс нь гадагшаа биш, бүр байнгын юм дотгошоо байсан байгаа байхгүй юу? Дотроо л энэ бүхнийг бодоод, дотроо л өөртөө ажиллаад өөрийнхөө талаар амар сайн ойлгоод исэн. Тэгээд intimacy гэж байгаа шүү дээ, тийм ээ? Ийм халуун дотн байдал. Энэ зүйлийг одоо амар хүсэж байгаа гэдгийг ойлгож байгаа юм байна. Ерөөсөө л бид нар чинь intimacy л хүсдэг шүү дээ, тийм ээ? Хайртай хүнтэйгээ ийм халуун дотн амар юм нээлттэй хайр дүүрэн тэгээ ямар ч юм
нууж хаах зүйл байхгүй ийм дотн гоё харилцааг хүсэж байгаа гэдгийг чинь. Тэгээд энэ хүний өдөөх шалтгаан нь юу байсан бэ гэхээр ерөөсөө л boundaries тийм ээ. Таны тавьсан шаардлага байгаа байхгүй. За заавал энэ хүнд за би чамайг ийм л байх юм бол би ерөөсөө хөлийн зөвшөөрнө гэж бол хэлсэн биш байж болно тийм ээ. Тэгж хэлж байгаа юм биш. Таны байгаа байдал чинь өөрөө тийм шаардлага тавьж байгаа юм шиг энэ хүнд санагдсан болохоор та өөрөө цаанаасаа би ер нь иймэрхүү л хүнтэй хамт байх хүн гэсэн нэг юм энерги өөрөө тийм бодолтой байгаа хүн чинь тийм энерги өөрөөсөө ингэж цацруулж ялгуулчихдаг. Тэрийг ойлгосон болохоор энэ заагийн нөгөө талд байгаа гэдгийг өөрөө ойлгосон болохоор энэ хүн за би ийм өөрчлөлтүүдийг өөр дээрээ хийж эндээс ийшээ гарч очиж энэ хүнтэй хамт байх юм байна гэдгийг ойлгосон байгаа байхгүй. Энэ бол маш том зүйл л дээ. Гой сонсогдож байна. Энэ хүний дараагийн хийх алхам нь ямар бахаар вэ? Calling in your soulmate. Stay optimistic about your love life. Separation буюу харт үнээсээ хол байгаа тийм хугацаа. Тэр та хоёр бол яг салсан хүмүүс бол биш байна л да. Ер нь бол холтцсон төр зур холбоогүй байгаа. Энэ хүний хувьд бол ерөөсөө харилцаа холбоо дуусаад салсан гэж бол ерөөсөө бодохгүй байгаа. Тэгээд calling in your soulmate буюу за энэ ханаа дуудаж байна гэдгийг чинь. Тэгээд энэ хүн таныг өөрийнхөө хүн гэж яг ингэж бодсон баттай итгэлтэй байгаа болохоор энэ харилцааг ингэ бүтээхийн тулд stay optimistic about your love life. Харилцаандаа хайр дурлалынхаа харилцаандаа өөдрөг хандаа гэдгийг чинь. Тийм болохоор өөрийгөө бас ингэж өөрчилж итгэл найдварт хийж ич тийм ээ. Бид хоёр нь болж бүтэндээ энэ хүнтэй би ийм гоё харилцааг ер нь үүсгэж чадна да болно да гэсэн ийм итгэл дээр үндэслэж энэ бүх процесс бол явагдаж байгаа юм л да. Маш гоё байлаа. За энэ энерги бол энэ хэр баргийн хүнээс гардаггүй. Тэгээд бас их бахархмаар санагдчихээн. Тан дээр ингээд ороод ирэхтэн та одоо ингээд холбоо бариад хүрээд ирэхтэн та бас жоохон юу яаж өгөх хэрэгтэй. Ойлгож өгөх хэрэгтэй. Энэ хүнээс нэлээд их зориг гарсан гэдгийг нь хүч гарсан гэдгийг нь бас ойлгож өгөх хэрэгтэй. Сэтгэлээ нээхэд нь бас зөрүүлээд та өөрийнхөө сэтгэлийг нээж өөртөө ингээд хол байх хугацаанд open your heart буюу тийм нээлттэй зүрхээ ингээд нээлттэй байлгаа гэдэг чинь хол байх хугацаанд өөртөө нь ямар хуу байсан юу бодогдож юу мэдрэгдсэн тэгээд ер нь л бүх юмаа бас нээж хоорондоо ингээд маш сайн ярилцаж энэ харилцааг цааш нь үргэлжлүүлэх талаас нь бас авч үзвэл нэлээд потенциалтай харилцаа байна. Одоо л тэгж харагдлаа. Нэлээд потенциалтай харилцаа байна. Цааш та ямар алхам хийхээр харилцаатай хүмүүс нь Why? Scientific card. Fire. Тэнд нэг карт ирэхчээд Mercury retrograde гинэ. Mercury retrograde-ээр ийм юм болсон юм биш үстэй. Би биэндээ бас судлаа явж марсан ч юм уу. Тиймэрхүү зүйл бас болсон юм биш үстэй. Тэгээ ер нь бол таныг бол ажиглал байгаад байгаа. Хараал байгаад байгаа. Хэрвээ холбоогүй байвал таны сториг үздэг ч юм уу те. Онлайнаар таныг ингээл хараад холоос хараад ажиглал байж байгаа гэдгийг чинь. Та хоёрын хоорондохын үл ойлголцлоос болж ийм зүйл үүссэн байна л да. Та хоёрын хоорондохын үл ойлголцол бас Mercury retrograde-ийн үеэр
болсон байж болно. Хэрвээ тийм бол ер нь бол тэгээ бууд гарагийн буцах хөдөлгөөндөө сайхан буруугаа чихээл. Тэгээд харилцаанд ингээ ажиллах талаас нь бас хандаарай. Биендээ гоё нээлттэй хандаарай. Энэ хүний ингээ зориглоод ирж байгааг нь бас ингээ хүндлээд ойлгоорой гэж бас хэлж зөвлөхөөр байна. За надад маш их таалагдлаа. Ер нь уншлага хийхдээ би бас нэлээд жаргалтай уншдаг. Тэгээ та бүхний явуулж байгаа тэр их хайр, урмын үгсийг аваад надад бас маш их гоё байгаа. Фидбэкүүдийг нь сайн авч байгаа. Өөр ямар асуултын дагуу бичлэг хийлгэмээр байна. Тэг би нөгөө энэ бичлэгнийхээ доор коммент бичээд пиндээд тэгээд санал асуулга ер нь авъя гэж бодсон байгаа. За тэгээд нэмэлтээр бүгдээрээ нөгөө зөндөө олон юмнууд асууны харилцааны талаар нэлээд лавшруулж асууна. Тэгээд ямар асуултны дагуу нэмэлтээ хийх вэ гэдгийг description дээр би бичиж тавьчихна. Эсвэл та нөгөө бичлэгийн ихэнх хэсэгт ярьсан ярианаас бас сонсоорой. Тэгээд нэмэлт авахар бол манай Instagram хаяг буюу Clinic Energy руу холбогдоод ороорой. Тэгээд би зааврыг нь бас story-дод highlight хэсэг дээрээ хийн гэж бодож байгаа. За тэгээд уншлах таалагдсан гэж найдаж байна. Сэтгэлдээ үлдээгээрээ бүгдэнд нь маш их баярлалаа. Баяртай. За одоо бүгдээрээ 2 дугаар группийн уншлах руу оръё. 2 дугаар группийн маань Gematite гэж чулуу болон Wave of Emotions буюу давлгайсан их сэтгэл хөдлөл гэсэн картыг сонгосон байгаа. За энэ харилцаанд та бас нэлээд их шаналсан нэлээд их сэтгэл хөдлөлүүдийг мэдэрсэн байгаа байх гэж санагдлаа. За эхлээд бүгдээрээ таны тэр хүний талаарх бодол, мэдрэмжийг үзнэ. Тэгээд энерги чекээ тэргээр хийгээд үндсэн асуулт руугаа орно шүү. 2 дугаар группийн маань харилцаа холбоогүй байгаа хүнийхээ талаар юу гэж бодож мэдэрч байна вэ? Их л хайртай байна да та. Буруу цаг үедээ учирсан хүмүүс гэж бас бодож байна. Та энэ хүнд бол их л хайртай байна. Маш их хүчтэй мэдрэмжийг, хүчтэй юм таталцлыг энэ хүнээс мэдэрдэг гэж байна. Нумын орд, усны ордууд их орж ирж байна. Та өөрөө тэгтээ заавал таарах албагүй таны өөрийн энерги болохоор загас мэлхий хилэнц гэдэг усны орд ихтэй харагдаж байгаа бол нөгөө хүний маань энерги болохоор жоохон тийм залуухан энерги байна л да. Хумх ялангуяа ихэр жинлүүр бас байж болно. Тэгтээ хумх ихэр нь арай илүү хүчтэй мэдрэгдлээ. Нэг тийм юмд бас тоомжиргүй хандах гэдэг талтай хүн юм байна. Жоохон тийм чийл байх гэдэг тий. Энэ хүнийг санаал ингээл бодоод уйлаад байдаг юм шиг тэгж мэдрэгдэхийн та энэ хүнийг үнэхээр санаал уйлал ялангуяа орой үдшийн цагаар тийм ээ унтахаасаа өмнө ч юм уу энэ хүнийг санаад уйлж агаад унтдаг гэж орж ирлээ. Заавал таарах албагүй. Гэхдээ тиймэрхүү энд уншиж байгаа хэн нэг нь бас тэгж байгаа юм шиг надад санагдлаа. Энэ харилцаа бас ингээ бүрэн гүцэд та хоёр бас дуустал нь энэ харилцаанд байгаагүй юм байна л да. Харилцаа гүнзгийрээгүй гэж энэ харилцаа тийм амар гүнзгийрээгүй бас юм дөнгөж гэхин цаашаа ер нь хөнгөн юм байдалтай гүнзгий биш тийм харилцаа гэж орж ирлээ.
Энэ хүн болохоор танд ингээд ямар нэгэн байдлаар тантай ийм удаан хугацааны харилцаа өгчтэй үргэлжлүүлж танд ийм тогтвортой зүйлийг амлаж болж чадахгүй байгаа байхгүй юу? Холбоо тогтоохгүй бас гинт алга болсон байж магадгүй нөгөө ингээд замхарсан юм шиг тийм ghosting гэж ярьдаг шүү дээ. Гинт ингээл утаа шиг сарнаад алга болсон байж магадгүй. Та хоёрын учирсан цаг хугацаа бас зөв цагтаа биш гэж санагддаг гэж юм. Яг ийм ялангуяа энэ нөгөө хүний хувьд болохоор арай нэг юм залуухан энергитэй байгаа байхгүй юу? Тэгээд ингээд харилцааг гүнзгийрүүлжтэй урт удаан хугацааны харилцаа, гэр бүл зохиох хэмжээний тийм харилцаа үүсгэх цаг нас нь болоогүй байсан гэмээр буруу цагтаа учирсан зөв хүмүүс энтер гэж бас та боддог байх. Гэтэ ингэ болохгүй байгаа зүйлийг бол та бол хүлээн зөвшөөрсөн байна л да. Энэ харилцаа ингэ болохгүй байна. Энэ хүн бол энэ хүн бит хоёр бол тийм аз жаргалтай харилцааг үүсгэж болж чадахгүй байна. Гэт та бол энийг хүлээн зөвшөөрч ойлгосон байна. Танд бас их хэцүү байсан гэж харагдаж байна. Ямар ч ирээдүй байхгүй болцсон. Тэгж чинь энэ хүн тантай бас ирээдүйг юусоо төлөвлөөгүй байх. За энергийн чек бол иймэрхүү байна. Энергийн чек дээр бас нэг удаад явах уу гэж бодож байна. Яг тэгвэл энэ таны бодол мэдрэмж болохоор тийм ээ. Тэгээд бүгдээрээ нөгөө хүнийхээ бодол мэдрэмж рүү орцгоо. За муурнууд маань сая гүйлтэж орж ирээд хөзрөн дээр гიშгээд тэр хөзрөө бити үзгэж байгаа юм байна гэж бодоод хөзрөө соллоо. За одоо бүгдээрээ тэр хүний таны талаарх бодол мэдрэмжийг үзье. 2 дугаар группыг сонгосон хүмүүсийн харилцаа холбоогүй байгаа хүн нь ямар бодол мэдрэмжтэй байгаа вэ? За таныг шархлуулсан гэдгийг бол мэдж гин гэж юм. Энэ хүнд бол таныг их сэтгэл байдаг. Гэхдээ буруу цагтаа учирсан гэдэг энэ бол дахиад орж ирлээ. Энэ хүн ч гэсэн бас тэгж боддсон байна л да. Та хоёр буруу цагтаа учирсан хүмүүс гээд бодоод байдаг. Хэрвээ энэ харилцаанд 3 дахь этгээд орж ирсэн бол бас тэрнээс болоод ингэж яах ч аргагүй буруу цагтаа бит хоёр учирсан гэж бодоод байдаг байж болно. Тийм зарим хүмүүсийн хувьд тэгж харагдаж байна. Нөгөө талаас энэ хүн бас хичнээн сэтгэлтэй байгаа ч гэсэн нөхцөл байдлын улмаас яагаад ч одоо тантай хамт байж чадахгүй энэ харилцааг юм тогтвортой харилцаа бит хоёр үүсгэж чадахгүй гэж бодоод тэгээд ер нь та хоёр аль нь ингээд сэтгэл шархалцсан маш их сэтгэлийн шархтай байгаа гэж юм. Бас нэлээд сэтгэлтэй байна л та. Тэгээд нөгөө яах ч аргагүй болохоор угаасаа орхиод явхаас өөр аргагүй, хол байхаас өөр аргагүй. Мессежүүд орж ирлээ. Энэ хүн тэгээд та хоёр харилцаа холбоогүй байгаа нь бол энэ нөхцөл байдлаас хамаараа тий дан ганц хайраас бус нөхцөл байдлаас хамаарат
ийм үр дүнд хүрсэн гэж бодож байгаа. Тэгээд ингээд хэрвээ бас хүсвэл тантай холбоо бариад таны араас зууралдаж бол энэ хүн чадхаар байгаа байхгүй юу? Гэхдээ сэтгэл байгаа болохоор тавьж явуулъя гэсэн тийм бодолтой байгаа. Би зөвхөн өөрийгөө энэ харилцаанд бодож болохгүй. Өөрийнхөө аз жаргал, өөрийнхөө хүслийн дагуу энэ хүний хойноос зуурч хин хинийгээ зовоож болохгүй. Хайртай болохоор тавьж явуулъя гэсэн ийм бодолтой байгаа гэж байна. Бас хэцүү л байгаа юм байна л да энэ хүнд. Сэтгэлийн шарахтай тийм ээ. Энэ харилцаанаас болж бас аль нь нэлээд сэтгэлийн шарах авсан, хэцүү байсан, стрессдсэн, шаналсан гэж байна. Тэрийгээ бас нуух гэж оролдоод ч бас чадахгүй байгаа гэж хэлж байна. Таарийн харилцаа бас олонний нүдэн дээр харагдах гэдсэн юм болов. Хүмүүс бас янз бүрээр энэ харилцааг хэлэх гээдсэн юм уу? Хүмүүсийн хэл ам бас орж ирж хоёрыг зовоосон байна. Хүн юу гэж хэлэх бол яах бол ийх бол гэдэг ч юм уу тиймэрхүү бодлууд тийм энэ бас хоёрын харилцаанд нөлөөлсөн байгаа байхгүй юу? За Oracle card бүгдээрээ суулж үзье. Өөр ямар мэдээлэл авч болохоор байна. Энэ хүн ямар бодол мэдрэмжтэй байгаа вэ? Хоёрын харилцаа албагүй байгаа хүн. Abandoned. One day бүр итгэл найдвар алдаршсан биш. Chemistry. Distracted. Өөрийгөө сатааруулах гэж бас хичээж байгаа юм байна л да. Өөр ямар нэгэн зүйлс хэрэгэлж ч юм уу, тий, ууж муудаг ч юм уу, өөр хүмүүсээр ч бас өөрийгөө сатааруулах гээд хичээж байгаа байж болно. Тэгэхдээ энэ харилцааг одоо хин нэгнийг хайсан гэхээсээ илүүтэйгээр хоорондоо бас ярилцаад холбоотой байхаа болио гэд хоёр талаасаа ингэж явсан юм шиг энэ нэрийг орж ирж байна. Тэгээд one day буюу нэг өдөр л болно доо гэсэн ийм нөгөө итгэл найдвар нь бас ингэ байхгүй. Хизээ болох юм, яах юм ч мэддэхгүй, амар тийм hopeless байхгүй юу? Chemistry, attraction бас их мэдэрдэг байсан маань. Тэгээд энэ одоо ингээд холтож эхэлж байгаа гэж бас хэлж байна. Өөрийгөө сатааруулах гэж оролддог гэж бас хэлж байна. За ингэж хэлж байхын бүгдээрээ дараагийн үйлдэлийг нь тань руу хийх ямар үйлдэл байна? Дараагийн алхмыг нь харъя. Бас алхам гэж хэлэхэд жаахан хэцүү л юм байна. Цаашдаа яах юм бол ямар нэгэн алхам хийхээргүй юм шиг харагдах юм. Уусаа хийгээд нэмэргүй юм шиг тийм итгэл найдвар байхгүй болцсон байна гэдэг байгаа байхгүй юу? За групп 2-ыг сонгосон хүмүүсийн харилцаа албаагүй байгаа хүн нь ямар алхам хийхээр байна? Групп 2 руу энэ хүн ямар алхам хийхээр байна? Дараагийн алхам.
дараагийн алхам гэх зүйл байхгүй гэдгийг та бас мэдж байгаа юм болов уу? Энэ хүн та хэрвээ хол зайд байдаг бол одоо нөхцөл байдал яг ямар хөө байгаа вэ гэдгийг та бол мэдж байгаа юм байна. Тэ? Энэ хүн үйлдэл хиймээр байсан бол бас үйлдэл хийгээд ороод ирэх боломжтой нэг боломжтой гэхээс илүү бараг хэцүү байгаа байхгүй юу? Тэрийг нь та ойлгож байгаа. Нөхцөл байдал ямар хөө байгааг, яагаад ийм байдалтай байгааг тийм ээ. Хичнээн бие биедээ хайртай ч гэсэн бас хамт байж болохгүй хүмүүс юм да гэж байна. Нэг нэгнээсээ бас нэлээд өөр хүмүүс байна. Үндэс угсааны ялгаа байгаа байж магадгүй. Хин хинээсээ нэлээд өөр хүмүүс, хамт байж болохгүй хүмүүс гэж бас хэлж байна. Тийм болохоор энэ харилцаанд ингээд хичнээн хайр сэтгэл байгаад ч одоо хамаагүй байгаа хгүй бие биендээ сэтгэлтэй байгаад ч ямар ч юм өөрчлөлт гарахаар өөртөө одоо энэ харилцаанд маш итгэлгүй байгаа. Цаашдаа бүтгэх юм бараг боломжгүй гэж бодоод байгаа болохоор хичнээн үйлдэл хиймээр байсан ч гэсэн өөрийгөө ингээд татаж аваад өөрийгөө татаад байгаа. Та ч гэсэн тэрийг нь ойлгож байгаа. Яагаад ингэж байгааг нь та ойлгож байгаа гэдэг чинь. Хэрвээ энэ 3 дахьч этгээд 3 дахьч хүчин зүйлс тийм ээ заавал хүн байх албагүй. Тийм зүйлс та хоёрын дундуур орсон бол тэрийг орхиж явчих энэ харилцаанд энэ хүн үйлдэл алхам хийж хоёр хамт байхаар байгаа байхгүй юу? Тэгтээ тэрийг орхино гэдэг бас тийм амархан зүйл бол биш байна л да. Энэ хүн угаасаа яахаа мэдэхгүй ингээд сууж байгаа. Одоо хэрвээ тэр хүнд сонголт байгаа бол бас энэ нөхцөл байдлаасаа ингээд гарч чадахгүй ч хэмжээний тийм том зүйл байж магадгүй. Ер нь бол тэгэл бодын шир дөрөв гэдэг шиг л тийм. Бодоод ямар ч өөрчлөлт хийх боломжгүй байгаа тийм нөхцөл байдал гэж харагдаж байна. Энэ харилцааг бүтэн гэдэгт бол маш итгэлгүй байгаа гэж байна. За дараагийн алхам гэж одоо юу байна энэ хүний? Oracle card авч үзнэ. Танд бас ингээл үе та ингээд энэ хүнийг амар мэдэрдэг гэж байгаа хгүй. Энергийг мэдрээд байдаг. Бие биенийгээ бас мэдрээд байдаг. Бие биенийхээ энергийг мэдрээд бие биенийгээ айгүй их боддог юм байна. Айгүй их бодож сандаг. Энерги нь орж ирээл за энэ хүн ингэж байгаа ах та тэгж байгаа ах та гэж бас мэдрээд байдаг. Айгүй тийм зүүн совинтой байна хоёулаа. Тэгснээ зүүдэнд нь бас их орж ирдэг гэж байна. Энерги нь орж ирэхээр л зүүдлээд байдаг. Ерөөсөө хүний юм хүчтэй эмоушн буюу хүчтэй сэтгэл хөдлөл, хүчтэй бодол айгүй тийм хүчтэй энерги болж ингэж ялгардаг, цацрагдаг байхгүй юу хүнээс. Тэгээд нөгөө хүн нь бас эмзэг мэдрэмтгий бол тэр энергийг мэдэрч аваад зүүдлэх гэдэг. Зүүдэндээ ер нь хүн энерги сайн мэдэрч нээлттэй байдаг болохоор зүүдээр бас их юм дамжиж хэлдэг. Тэгээд тиймэрхүү зүйлс бас надад харагдлаа. Энэ харилцаанд цаашдаа яахаа байна? Retreat. Амьдралаас бүр тасраад цаашаага зугтсан гэх юм жаашийн тийм ээ. Retreat гэдэг бол хойшоо ухарсан байгаа хгүй юу? Passion буюу attraction хоёрын хооронд маш их юм таталцал
байдаг байх нэ. Or this could be the one. Энэ хүн мөн байх гэсэн бодол бол та хоёрын хооронд хоёуланд нь байдаг гэж байна. Энэ хүн мөн байх. Энэ хүн л яг миний хүн мөн байх гэсэн тийм бодол бол байдаг гэж байна. Тэгэхээр яг дараагийн үйлдэл гэхээр одоохондоо бол одоогийн нөхцөл байдлын энергийг харахад бол дараагийн үйлдэл гэж энэ хүн алхам хийх тийм боломж бололцоо бол байхгүй байна. Яагаад гэдгийг нь та өөрөө маш сайн мэдж байгаа. Энэ хүний хооронд хүний дараагийн хийх алхам үйлдэл нь байхаар нь цаашдаа яахаар нь clinging intimacy, karma, exhausted. Ямар ч байсан хин хэнийгээ орхиж чадахгүй би энийгээ одоо орхиж чадахгүй энэ хүнээс таач гисэн энэ хүнээс бас ингэ зуурсан байдалтай. Тэр нь бол за одоо энергийн хувьд л та тийм ээ бодлоосоо ингэж орхиж холдож чадахгүй болохоор obsessed буюу бүр ингэж байнга л бодож идэг гэж юм л та. Нэг байнга бодож санаж идэг. Intimacy доошоо гараад ирсэн. Тийм болохоор одоо хэрвээ ойр дотн байгаагүй бас удцсан байгаа бол тэр нь ингээд тэр мөчөө бас нэлийн санаад тий тэр хамт байсан тийм мөчүүдээ бас нэлийн өгүүлж санаж хүсэж байгаа гэд тэгж юм. Karma, consequences, cause and effect, exhausted. Таар бас нэлийн үрийн зангилаатай тийм хосууд байж магадгүй, тийм холбоотой хүмүүс байж магадгүй. Тэгээд энэ харилцаанд бас айгүй ядарсан харагдаж байна. Аль талаасаа нэлийн ядарсан харагдаж байна. За ер нь бол ерөнхийдөө юм байна. Тэгээ энэ хүн бол үйлдэл хийхэд бол хэцүү харагдаж байна. Гэхдээ та ирээдүй бол яг ийм тодорхой certain биш тийм ээ. Ирээдүй одоогийн энергиэс хамаарат ирээдүй бол өөрчлөгдөж байдаг. Бас ирээдүйд бид нар юу болохыг хэлж мэдэхгүй. Гэхдээ одоогийн нөхцөл байдлаас харахад бол энэ хүн үйлдэл хийж орж ирэхээргүй, алхам хийхээргүй бол харагдаж байна. Тэгээд та бүхэн өөрсдөө яагаад гэдгийг нь бас ойлгож мэдж байгаа байх. Нэмэлтээр бүгдээрээ энэ хүнийг та яагаад орхиж чадахгүй байна? Та яагаад энэ хүнийг орхиж чадахгүй байна тийм? Та хоёрын харилцаа яг ямар харилцаа вэ? Энэ харилцааны ирээдүй бас зөвлөгөө гэдэг ингээд зөндөө олон асуултыг нэмэлтээр асуугаад нэлийн гүнзгийрүүлж асууя гэж би бол бодсон. За нэмэлт авах хүсэлтэй байгаа хүмүүс нь бол манай Instagram хаяг болох Clinic Energy-тэй холбогдоорой. Нэмэлт авах заавруудыг нь болохоор би story дээрээ хийгээд highlight хийн. Тэгээд та бүхнийхээ энийг хайр намайг дэмжиж байгаа урмын үхсээр би бас ингээд дэмжигдээд хөтлөгдөөд уншлагуудаа сайн хийх гээд маш их хичээж байгаа шүү. Гой комментууд үлдээж байгаад маш их баярлалаа. Заавал бүх юм таарах алдгүй гэдгийг бас ойлгоорой. Олон хүнд уншиж байгаа маш ерөнхий уншлага шүү. Гэхдээ нэмэлтээр болохоор арай цөөхөн хүмүүст унших болохоор арай жоохон юм specific буюу тийм нарийн гарч ирэх байх гэж би бодож байна. Тэгээд дараагийнхаа уншлагаар уулзцгаая. Баяртай. За одоо бүгдээрээ 3 дугаар бүлгийнхээ уншлага руу орцгоё. 3 дугаар бүлэг маань хас чулуу болон inner strength гэд дотоод хүч гэсэн хөдлөг сонгосон байгаа. За эхлээд таны энэ хүний талаарх бодож байгаа бодлыг нь бүгдээрээ үзээд тэнийг нь чек хийе. Бүлгийнхан маань харилцаа холбоогүй байгаа хүнээ юу гэж бодож байгаа вэ?
Mother of Wands. Five of Pentacles. Tower. За бас энэ хүн нэлийн юм гинт алга болцсон юм байна л да. Та бас ингэнэ гэж бодоогүй байсан байх. Та энэ хүнийг ингээд холбоогүй алга болчихно гэж юусоо төсөөлөөгүй байсан байх. Тэгээд амар гинт бүх юм болоод тэгээл харилцаа ингээд юусоо урагшлахгүй алга болцсон. Дууссан гэж бас ер нь бол жоохон дууссан энергитэй байна. Хоёрын хооронд болсон зүйл ер нь айгүй юм хурдан болоод өнгөрцөн байгаа байхгүй юу? Тэгээд одоо болохоор та за бит хоёр бол ингээд бараг дууссан да. Энэ харилцаа ерөөсөө ингээд комплит болсон. Тэ? Та энэ харилцаанаас ойлгох зүйлээ ойлгоцсон байгаа байхгүй юу? Хүлээн зөвшөөрсөн гэдэг чинь ер нь бол ойлгоцсон, хүлээн зөвшөөрсөн. Энэ хүнийг бас нэг хүлээхээ болцсон. Таны ингээд хүссэн харилцаа, таны хүссэн ийм урт удаан хугацааны харилцаа эсвэл гэр бүл зохиох ч юм уу тиймэрхүү харилцааг энэ хүнтэй эхлүүлж чадахгүй байна. Энэ хүн бол өгч чадахгүй байна гэдгийг та ойлгоцсон гэдэг чинь. Энэ хүний хувьд танаас бол бас насаар дүү байсан байж магадгүй. Ягаад гэхээр гарч ирж байгаа энерги нь бол ийм залуу хүний энерги харагдаад байна л да. Энэ харилцаанд та ингээд шаналж, харамсаж, зовхоо бас болцсон. Энийг бас ер нь хүлээн зөвшөөрсөн байгаа хгүй. Ер нь ийм байх нь зөвдөө. Энэ харилцаа угаасаа урагшлахгүй гэд энэ хүлээн зөвшөөрсөн гэж харагдаад байна. Та өмнө нь бол бас ингээд энэ харилцаанаас болж сэтгэлийн шарах, харамсал бас байсан юм байна. Тийм үнэхээр сэтгэлийн шарахтай байсан гэж хэлж байна. Одоо болохоор энэ харилцааг ингээд хүлээн зөвшөөрөөд за ер нь шархалхаа, шаналхаа болоод ойлгоод эхэлсэн байгаа байхгүй юу? Нөхцөл байдал ер нь бол ийм байна. Ийм учраас бид хоёрын харилцаа ингээд дуусч байгаа юм байна. Тэгээд надад нэг харамсаад ах зүйл алгүй угаасаа. Би ганцаараа ч гэсэн аз жаргалтай байгаа гэдэг ч юм уу тий. Өөрийгөө ойлгоод болсон нөхцөл байдлыг аягүй сайн ойлгоод тэгээд энэ хүнийг харж нэг хүлээхээ болцсон гэж хэлж байна. Яагаад гэвэл та юу хүсэж байгааг мэдж байгаа. Та болохоор маш тийм тогтвортой урт удаан хугацааны харилцаа хүсэж байгаа. Тэгээд тэр нь бол тэрийг одоо өөр зүгээс хараад эхэлсэн. Энэ хүнээс бол харахаа болцсон гэж хэлж байна л да. Тэр зүг рүүгээл би харж байгаа. Энэ хүн болохоор надад энийг өгч чадахгүй гэж мэдээд ойлгоцсон байна. Тэгээ энийг ойлгох гэж одоо энэ хугацаанд бол танд хэцүү байсан ч гэсэн тэгээ та шаналж исэн ч гэсэн эцэст нь ингээд хүлээн зөвшөөрөөд ийм юм байна гэдгийг ойлгоод эхэлж байгаа гэж хэлж байна. За, энергийн чек нь бол ийм байна. За, энергийн чекэн дээр бас нэг их удаан цаг зарцуулаад яах вэ гэж утсан. Ягаад гэвэл энэ бол таны бодол тийм ээ. Бид нар болохоор нөгөө хүний бодол ямар байна гэдгийг мэдхийг хүсэж байгаа. Тэрэн дээр арай жоохон нухацтай ухаж сууя. За 3 дугаар группийг сонгосон хүмүүсийн маань харилцаагүй байгаа хүн нь юу гэж бодож байна? Харилцааны талаар юу гэж бодож мэдэрч байна?
За яасан бол үзэр хараад ирвэ. Энэ хүний зүгээс болохоор харилцааг орхиж явж дуусгаж чадахгүй байгаад идэв юм байна л да. Эргэж буцаж ингээд ирээд идэг гэдгийг чинь. Энэ харилцаа руу ингээд буцаж хараад идэг. За уул нь ингээд болвол болчих юм уу гэсэн нэг юм байдалтай. Гэхдээ энэ хүний байгаа байдал нь болохоор жаахан тийм хувиа бодсон зангаас нь үүдэлтэй байгаа байхгүй юу? Ягаад тэгэхээр энэ хүн өөрийгөө бодоод танд яг ингээд хүссэн зүйлийг чи өгч чадахгүй байж ич өөрийгөө бодоод танаас ингээд холдмооргүй санагдаад тэг ганцаараа ингэж орхигдож үлдмээргүй санагдаад тэгээд эргэж буцаж ингэж ирээд байдаг гэж байна. Энэ бол энэ хүний бас нэг жоохон токсик зан нь байна л да. Шуналдаа хөтлөгдөөд тий өөрийнхөө энэ жоохон муу зарц зангуудаа харилцаанд гаргадаг муу зуршил тиймэрхүү байдлуудаа ингээ хөтлөгдөөд бас ингэж орхигдож хаягдмааргүй байгаа болохоор энэ харилцааг дуусгах чадахгүй байгаад идэгаа гэж хэлж байна. Гэхдээ ер нь бол энэ хүний бодол нь бол тий энэ хүний сэтгэл мэдрэмжин гэхээр энэ хүнд бас тийм амар их би энэ хүнст үнэхээр их хайртай гэсэн тийм хайр гэхээсээ илүүтэйгээр шунал байгаа байхгүй юу? Таныг өөрийн болгомоор тантай өөрийгөө бодж л тантай хамт байх гэдэг юм гэмээр энэ хүн жоохон хувиа хичээсэн зантай гэж харагдаж байна. Тэгээд та энэ хүний бодол нь болохоор та хоёр нэг нэгнтэйгээ тохирдог гэж бодд юм байна. Нэг нэгнтэйгээ тохирдог. Танаас авж байгаа зүйлтэй дуртай. Тантай хамт өнгөрөөж байгаа цаг, мөч, танаас авж байгаа зүйл, таны анхаарал халамж гэх мэтчлэн тийм зүйлд энэ хүн дуртай. Жаахан тоглоом тоглох гээд байдаг талтай. Тоглоомондоо дуртай гэдэг яах юм. Таны бас тэр нөгөө тоглоомонд нь хариу үйлдэл үзүүлж байгаа байдалд бас дуртай. Нэлийн токсик юм орж ирж байгаа ч нэ. Тэгээд энэ харилцаа ингээд цаашдаа удаан үргэлжлэл ч юм уу тий бүр ингээд бүтэхгүй гэдгийг энэ хүн мэдж байгаа хэрнээ та хоёр ингээд бүтэхгүй гэж мэдж байгаа хэрнээ тэрийг ингээд хүлээн зөвшөөрөхгүй байгаад байдаг. Тэрийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй өөрийгөө жаах ингээд хуураад байгаа гэсэн утгатай юм гарч байгаа байхгүй юу? Тэгээд ингээд таны хойноос ингээд зууралдаад тий танд гаргаж байгаа хандлагууд нь бас тийм чин сэтгэлээсээ үнэн тийм хандлагууд бас биш байгаад идэм байна л да. Жохон тийм хуурамч, маск, баг зүүсэн ч юм шиг, чин сэтгэлээсээ биш ч юм шиг. Тиймэрхүү нэг нааш цааш гэсэн тоглоом тоглосон тийм байдалтай. Өөрийгөө тэгээд бас айгүй мундаг гэж боддог гинэ. Ийм мессеж орж ирлээ. Өөрийгөө их л мундаг залуу гэж боддог. Хүссэн зүйлээ авах хэрэгтэй. Би хүсснээ авах ёстой гэж бас боддог. Жаахан тийм эготой юм байна л да. Жаахан өөрийгөө их бодох гэдэг талтай. Таны талаарх бодлыг асууж яхад энэ хүн болохоор өөрийгөө л яриад байгаа байхгүй юу? Өөрт нь мэдрэгддэг зүйлс, өөрийнхөө хүсэж байгаа зүйлс, авахыг хүсэж байгаа зүйлс тийм ээ энэ харилцаанаас мэдэрдэг зүйлс гэх мэтчлэн өөрөө өөрийгөө бодоод би ийм хүртэх хэрэгтэй, би ийм зүйл авах хэрэгтэй, би ийм юм хүсэж байна, намайг орхиод энэ хүн намайг хаяасаа гэж бол би хүсэхгүй байна. Харин ингэж байж байгаад би одоо юу гэдэг юм
өөрөө энэ хүнийг хаявал яг хайж болно гэдэг ч юм уу. Тэгээ жоохон тийм нарциссист талтай юм да. Би тэгж мухай нөгөө нэвшил хэлэх дуртай бол биш. Гэхдээ энэ хүний байгаа хандлага нь болохоор өөрийгөө л бодоод идэг. Өөрөө яаж ийн гэдэг нь л чухал. Таны талаар бодоод, таныг ойлгоод, таны хүн хэн бэ гэдэг ч юм уу тий. Тэр бас нэг их хамаатай биш байгаа байхгүй юу энэ хүнд. Өөрийнхөө тоглоомонд өөрөө ялагч нь болмоор байгаад байдаг. Тийм зантай байна. Харилцааг юусоо дуусгаж өгдөггүй гэж хэлж энэ хүн болохоор өөрийгөө их л мундаг гэдэг байгаа ч гэсэн яг үүндээ өөрийнхөө дутагдлуудаа бас ойлгож хардаггүй гэж тэгж байна. Өөрийнхөө асуудлуудаа тий өөрийнхөө дутагдлуудаа ойлгодоггүй, хүлээн зөвшөөрдөггүй. Би бол тийм биш. Би бол ийм хүн. Амар өөртөө ихтэй амар өөрийнхөө үзэл бодолтой бас жоохон бат. Өөрийн үзэл бодлоо амар ингэж хүчтэй илэрхийлдэг бас байж магадгүй. Тиймэрхүү энерги орж ирж байна. Би бол ийм л хүн. Үгүй би өстой ийм л байдаг. Тэгэл амар бас ийм эготой өөртөө ихтэй. Өөрийнхөө бурууг бол хүлээн зөвшөөрөхгүй. Энэ хүнд бол буруу хийж байгаа зүйл огт байхгүй. Өөрийнх нь хувьд тийм ээ. Тэгэж хандж шүү. Би энэ бүхнийг хүртэх хэрэгтэй. Би хүссэн зүйлээ авах ёстой гэх мэтчлэнгээр маш тийм бие төвтэй тийм хүн байна. За маш сонирхолтой. За энэ хүртэлх энергийн чиг таарч ивэл үгүй эн чинь нөгөө хүний бодол штэ тийм ээ. За одоо бүгдээрээ үйлдэлийг нь харъя. Одоо орж ирж байгаа мессежүүд бас сонирхолтой байлаа. Ямар үйлдэл хийхээр энэ хүнжлийг ороод ирэх юм шиг байна л та. Маш тийм хүчтэй бодолтой. Opinionated гэж ярьдаг шүү дээ. Үзэл бодолтой бас айгүй хүчтэй ханддаг. Тус хийсэн хүн байх юм. За 3 дугаар группыг сонгож байгаа хүмүүс маань хүмүүсийн харилцаа холбоогүй байгаа хүн ямар үйлдэл хийхээр байна цааш та. Би бас хүзэг хойлохтой жаахан чимээ багтай зөөлөн хойлох гээд хичээж байгаа. Ямар үйлдэл хийхээр байна. За таныг бас ядрагаалах юм байна да энэ хүн. Нааш цаашуулаад тий. Нааш цаашуулаад бас ядрагаал байхаар харагдаж байна. Яг үйлдэл гээд асуухад бас нэг энэ хүний хийх үйлдэл гэж бол гарч ирсэнгүй. Надаа бол энэ хүн өмнө нь юу хийдэг байсан яг тэрийг хийгээл нааш цаашаа болоод яваад ах юм шиг. Тэгэл ингээд таны сэтгэлийг бас нэг бол ингээд болох ч юм уу гэсэн бодол төрүүлээд нэг бол ёо бит хоёр бүтэхгүй нэ энэ хүн ингээд дахиад ингэчлээ ялуу болчлоо гэх мэтчлэнгээр харилцаанд ингэж хандаад яг өмнө нь танд юу харуулдаг байсан тэрийгээ бол давтаад л хийгээд байхаар харагдаж байна. Энэ хүний дараагийн алхам өөрчлөлт гэдэг нь тийм шин зүйл бол танд байхгүй. Яг хിവэрээ байна гэдэг чинь. Тэгээд энэ нь таныг үнэхээр ядрааж байна л да. Та бүр үнэхээр ядарч байна гэдгийг чинь уул нь болохоор та өөрөө маш хүчтэй галын ордтой хүн байна. Би түрүүн өмнөх дээр нөгөө орд хэлэх юм мартсан байна тий. За тэнд болохоор надаа
матар, хилэнц гэсэн ордууд сайн мэдрэгдэжсэн. Хонь, үхэр гэсэн ордууд нэлийн хүчтэй мэдрэгдэжсэн. За энд болохоор усны орд, нөгөө залуугаас бол усны орд ялангуяа хилэнц хүчтэй мэдрэгдэж байна. Тэгээд та болохоор хүчтэй гал ордтой, хонь, үхэр, нум гэсэн ордтой байж магадгүй. Заавал таарах албагүй тийм ээ. Бас тэгээд өөрийнхөө ялангуяа Венус сугар дээрх ордоо бас ер нь шалгаж харж байгаарай. Тэрвээрээ хүн хайр сэтгэлийн харилцаанд мөн сар дээрх ордороо хайр сэтгэлийн харилцаанд илүү давмгай оролцдог шүү. За тэгээд таныг бол энэ хүн шаналгасан хэвээрэл байгаад байна л да. Ингээд нэг бол таныг та энэ хүнийг хүрээд ирэхээр нь бас ингээд шаналаад тэгээд таны яг хүссэн зүйлийг өгөхгүй, тантай бас юм жоохон хамаагүй юм шиг харьцах гэдэг. Жаахан таныг триггер дээд ч юм уу, жаахан өдөөгөөд тэгээд таны дургуутслыг бас хүрэх гээд байдаг талтай. Дургуутсал гэхээсээ илүү ер нь зовоогоо л идэв байна л да. Энэ харилцаанаас та ингээ гараад явъя гэхээр энэ хүн буцаж ирээд идэг болохоор улам тэр нь ингээд таныг зовоогоод байгаа байхгүй юу? Буцаж ирээл дахиад яах гээд байгааг нь мэддэхгүй. Дахиад нэг юм тоглоомоо тоглоод нааш цааш болоол тий. Байнга иймэрхүү хандлагыг бол харуулдаг гэд тэгж байна. Өдөр Oracle card авъя. Эндээс бас айгуу тодорхой мессеж гарч ирээд байна. Тэгээд нэмэлтээр бид нарт Oracle card юу хэлэх нь вэ? Одоо л таны өмнө нь хийжсэн үйлдэлүүдэд автаж хийгээл таныг бол дахиад зовоогоол дахиад ядраагаад байна гэж байгаа байхгүй юу? Өхөмдлийг чинь төрүүлээд тийм ээ. За 3-р группийг сонгож байгаа хүмүүсийн холбоогүй байгаа хүнийхэн дараагийн алхам нь ямар байхаар байна? Юу илж өгч чадах вэ гэдэг юм. Intuition. One day. Shocking. Pain. За үнэхээр хэцүү байдаг бахны conflict. За тэгээ бас ингэж юм л да. Queen of Wands буюу хатны саваа өөрөө маш юм зүүн совын сайтай хүмүүс байдаг. Manifest хийхдээ сайн, өөрсдөө маш юм хүчрхэг энергитэй хүмүүс байдаг. Тэгээд таны энэ intuition буюу таны зүүн совь нь танд бас хэлж байгаа зүйлс бол байгаа гэж хэлж байна. Та өөрөө юу хийх хэрэгтэй вэ гэдгийг бас мэдж байгаа. Та өөрөө энэ хүн ямар хуу хандлага гаргадаг вэ? Энэ хүн ер нь ямар хуу хүн бэ гэдгийг та өөрөө мэдж байгаа гэж хэлж байна. Танд энэ хүнийг их сэтгэл бол байдаг л да. Та энэ хүнийг бас нэлийн өөрийнх нь байгаа байдлаас нь илүү үнэлж хардаг байгаа байхгүй юу? Та энэ хүнээс бас потенциал хардаг, үнэлж хардаг. Өөрийнх нь байгаа байдлаас илүү тийм ээ. Өөрийгөө бас тэгж харуулдаг маягийн хүн байгаа байхгүй юу? Би юм мундаг, би юм лаг гэдэг тийм юу хүсэж байгааг мэддэг юм шиг. Нэг тийм өөртөө сэв суулгаад байдаггүй. Хин зантай хүн болохоор та бас тэр талыг нь ингээ хараад идэг. Гой хүн дээ. Ингээд тийм ээ. Татагтаад идэг юм байна. Гэхдээ та өөрөө дотроо таны зүүн совин чинь яг энэ хүн ямар хүн бэ? Энэ хүн цаашдаа ямар үйлдэл хийх вэ гэдэгт ялангуяа хэлж байгаа зүйлс бол байгаа. Та дотроо бүгдийг мэдж байгаа гэж хэлж байна. За энэ хүнийг энэ харилцааг эцэст нь та өөрөө орхиж явъя гэсэн шийдвэрийг гаргаад ингээд ер нь бол одоо ингээд өөрийгөө сэтгэлээ ингээд татаж аваад явж байгаа гэж харагдаад байгаа байхгүй юу? Тэгээд явж байхад нь л нөгөө хүн маань болохоор буцаж
гинт орж ирээл нөгөө өмнө нь хийжсэн үйлдэлүүдээ ингээл хийгээл байгаад байдаг. Тэгээд таныг бас ингээд хоёрдуулаад зовоогоод байдаг гэж хэлж байна. Гэхдээ та бас энэ хүн дахиад нэг өдөр хүрээд ирэндээ нэг өдөр энэ хүн арай өөр болондоо над дээр яг бүрэн ингээд сэтгэлээ бариад ирэндээ гэсэн танд бас нэг юм найдвар, итгэл найдвар, жоохон тийм hope байдаг юм байна. За дахиад өөр хүзэр авч үзье. Хэцүүлтэй ингээд зүгээр тавиад явуулчихгүй нааш цааш болоод байдаг хүмүүс. За болохоор группийг сонгож байгаа хүмүүсийн зэн цааш дараагийн алхам нь ямар байх вэ? Overthinking, intimacy, secrets. Харин тийм нэг хэтрүүлэн ургуулж та энэ зүйлийг бодоод авах шаардлагагүйгээр угаасаа л ямар асуудал вэ, ямар харилцаа вэ гэдгийг та өөрөө мэдж байгаа гэж энэ бол бас нэг таныг ингээд гайхшруулаад ахааргүй зүйл байгаа байхгүй юу яг үнэндээ. Та өөрөө ер нь бол бүгдийг мэдж байгаа гэдэг чинь нэг тийм нууц биш юм. Гайхшруулаад авах зүйл бол биш гэдгийг чинь юм. Таны харилцаа бас юм хоорондоо юм дотн дулаахан халуун дулаан байхаа болоод бас удаж байгаа байж магадгүй. Intimacy гэсэн карт доошоорч гарч ирлээ. За энэ хүзэрнөөс бүгдээрээ мэдээлэл авч үзье. Дараагийн алхам нь ямар байхаар байна? Дараагийн алхам нь ямар байхаар байна гэхээр ерөөсөө энд бол та өөрөө юу хийх, энэ хүний юу хийхийг мэдж байгаа гэдгээд байгаа байхгүй юу? Нэг та бол гайхаад байхгүй гэж. Дараагийн алхам нь шууд өөдөөс ингэхийн. Love yourself first. Your self-respect makes you more romantically attractive. Өөрийгөө эхлээд хайрлаа. Өөрийгөө хүндэлж байгаа байдал чинь таныг улам юм сэтгэл татан болгодгоо гэж байна. New love гэсэн карт бол доош хараад гараад ирлээ. Тэгэхээр энэ хүн болохоор шинэ хүн бол биш л гэж юм л да. Харилцаа бас шинээр эхэлж ингэх, шинээр ийм харилцаагаа ингэж сэргээх тийм хайр сэтгэлийн харилцаагаа ингэж сэргээх тийм нөхцөл байдалтай бас бол биш юм байна. Яг энэ байгаа чигээрэл байгаад ахаар юм байна. Өөрийгөө тийм болохоор та ингээ өөрийгөө хайрлаад ер нь бол юу хийх ёстойгоо та бол мэдж байгаа. Бас өөрийгөө хайрлаж байгаа энэ процесстой ч гэсэн явж байгаа гэдгийг байна. Энэ бүхнийг хийхийн тулд тийм ээ энэ хүнийг орхиж явахын тулд өөрийгөө ингээ хайрлаад өөрийгөө сонсоод явахын тулд танаас бас нэлийн сэтгэлийн хүч гарч ирж байгаа байхгүй юу? Нэлийн их сэтгэлийн дотоод юм хүч гарч ирж байгаа. Яагаад гэвэл энэ харилцаа бас таныг их зовоосон гэдгийг чинь энэ бүхнийг давж туулж тийм ээ энэ хүнийг яг сэтгэлээсээ ингэж орхиж явж өөрийгөө эдгийч өөрийгөө хайрлах энэ процесс бол танаас их хүч гарч байгаа. Гэхдээ маш мундаг байна гэж би хэлэхээр байна. Энэ бол бахархууштай зүйл тийм ээ. Бид нар болохгүй бүтггүй харилцаанд бас өөрсдийгөө уяад өөрсдийгөө зовоогоод авахыг бол хизээж хүсэхгүй тийм үү. За ерөнхий уншлага, YouTube-ийн уншлага бол ингээд дуслаа. Үгэж дуусгая. За нэмэлтээ авах хүмүүс нь болохоор манай Instagram хаяг руу холбогдорой, Clinic Energy гэсэн хаяг руу холбогдорой. Ямар асуултанд хариулах вэ гэдгийг description дээр доор ингээд би бичиж тавьчихна мөн уншлагын эхэнд буюу бичлэгийн эхэнд бас би бүгдийг нь хэлсэн байгаа. За тэгээд Instagram дээр
нэмэлт авах заавруудыг нь би бас сторидоо хийгээд хайлайт хийн. За тэгээд уншлагаа орж ирж сонссон маш их баярлалаа. Зөндөө олон гоё комментүүд бичиж байгаа маш их баярлалаа. Тэрийг ингээ уншаад суух нь надад бас үнэхээр гоё байгаад маш их урам хайр авч байгаа. Тэгээд бас бичлэгээ аль болох чанартай сайн хийх гээд би бас нэлээд хичээж байгаа шүү. Та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд дараагийнхаа уншлагаар уулзцаая. Баяр таа.